5 дахь бясалгалын үргэлжлэл яриадагий. Хэдийгээр та энэ аргаа 1-7 хоног дадлагжиж эхлээд байгаа ч гэсэн ийм аль хэдийн үр дүнгээ өгч эхэлсэн байна. Дараагийн 7 хоног нь муудсан юм шиг санагдсан байлаа ч хамаагүй таны хийх зүйл бол үүнийг идэхгүйгээр өөрийнхөө тухай олон эрхцүүд бодлогүйгээр үйлдэх явдал юм. Энэ хамгийн хэцүү зүйл юм. Өөрийн тухай болон өөрийнхөө ажилтны талаар эрхцүүлэхгүй байх нь үнэхээр хэцүү. Тухайн үед замын дагуу мөнөх дуу хоолойг дагах явах түлхэц үнэндээ алга болно. Дуу хоолой бараг оршихгүй болтлоо багасж ирнэ. Эцэстэн эрдэм өвдөс дөхөх тусам дуу хоолойг бүрдүүлж байгаа тэр зүйлүүд өөрчлөгдөж байдал бүхэлдээ өөрчлөгддөг. Хамгийн чухал нь өөртөө төвчээргүй хандаж болохгүй бөгөөд амьсгалаа мянтас шиг нарийхан байдлаар харж сурах. Тэгэхдээ чалчигч таны замд авч гарахыг хүсэхэд түүний урхинд авталгүйгээр явуулж чаддаг болно. Гоёоц. Та зүгээр л түүнийг орхиж чадна. Энэ бол том ур чадвар юм. Энэ бол маш чухал. Бясалгалд оршсон хэвээр байж замын дагуу дуу хоолойг дагаж явахгүй байгаагаа мэдэх тэр үед таны сэтгэл тайван болсон орон зай хэмээн нэрлэгддэг тэр зүйл маш их болсон байдгийг мэдэрнэ. За ингээд 5 дугаар бясалгал дууслаа.